Дэх эзэн минь танд баярлалаа. Үнэхээр энэ газар үнэхээр та биднийг хайрлаж биднээс хүндэтгэл магтаалыг авахын тулд бидний энэ газар зогсоож байгаа төлөө танд талархаж байна. Эзэн минь бүхий л зүйл таних эзэн. Бидний амьдрал, бидний ам, бидний бүхий зүйл зөвхөн таних Иесус. Учир нь ам ба амтай бол амгүй бүх зүйлийг эзэн та бүтээсэн. Эзэн минь үнэхээр та алдаршил зохистой нэг. Учир нь та бол ариун эзэн дээдийн дээд та хаадын хаанч. Тэгэхээр бид нар таныг хүндэлж байна. Бид нар танд дуулж байна. Бид нар тандаа дуулга өргөж байна эзэн минь. Та таалас хоёр хооч эзэн. Тандаа энэ мөрөглийг өргөн даатгаж байна. Эзэн минь та таалан өөрийн хүслийн дагуу удирдаач. Эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Амен. Халелуя. Эзэн надад ч өргөцгөөж хангаа. Есүс эзэн таавал алдаршил зохистой нэг. Амен. Зорилго бол их зин магтаа алдаршуулах юм аа. Амен. Бидранта дуулцгаая. Эзэн таны хүслийн дагуу бүтээсэн зорилгын тань дагуу зөвхөн таны хүндэтгэе магтаал хүндлийг эзэн таны хүслийн дагуу бүтээсэн зорилгын тань дагуу зөвхөн таны хүндэтгэе магтаал хүндлийг өргөе. Амьдралын асуудал бүхэн өмнө тулгарх бэрхшээл тухлагдах дардагдах гэж биш зөвхөн таны магтаар бид байна. Асуудал бүхэн өмнө тулгарх бэрхшээл тухлагдах дардагдах гэж биш зөвхөн таны магтаар бид байна. Өдрөмтөг нэснэл цайзан таны хүслийн дагуу хамтдаа томулцаа бүтээсэн зорилгын тань дагуу зөвхөн таны хүндэтгэе магтаал хүндэтгэх өргөе. Эзэн таны хүслийн дагуу амен бүтээсэн зорилгын тань дагуу зөвхөн таны хүндэтгэе магтаал хүндэтгэх өргөе. Асуудал бүхэн өмнө тулгарх бэрхшээл тухлагдах дардагдах гэж биш зөвхөн таны магтаар бид байна. Асуудал бүхэн өмнө тулгарх бэрхшээл тухлагдах дардагдах гэж биш зөвхөн таны магтаар бид байна. Халелуя. Үнэхээр минь ядрах тулгарч байгаа ямар ч асуудал бэрхшээл бид нар нуух дарагдах биш. Харин Есүс таны нэр ядан дийлхэн бол энэ газар байна. Эзэн яг энэ дуулаар дэмжүүлэн та бидний итгэлийн хүчнийг хүлээн аваач. Учир нь эзэн би танд итгэж байна. Танд найдаж байна. Есүс та миний амьдралын бурхан эзэн. Та миний амьдралын хаан. Халелуя. Бүгд хамтдаа Христос уулзгаа. Эзэн таны хүслийн дагуу эдгээр өшцгөөе. Бүтээсэн зорилгын тань дагуу. Халелуя. Зөвхөн таны хүндэтгэе магтаал хүндлийг өргөе. Эзэн таны хүслийн дагуу тийм ээ бүтээсэн зорилгын тань дагуу зөвхөн таны хүндэтгэе магтаал хүндлийг өргөе. Амен. Амьдралын асуудал бүхэн өмнө тулгарх бэрхшээл тухлагдах дардагдах гэж биш
Гүнэ Христос эзэн таны хүсэл түүнд дуулга өргөхдөө Есүс таны нэрээр магтаалын нүдийг өргөе эзэн таны хүслийг дамуу Есүс бүхэн омөний тодорх бишээ лохлана дардагдах гэж биш зөвхөн таны магтаар амьдрий асуудал бүхэн омөний тодорх бишээ лохлана дардагдах гэж биш зөвхөн таны магтаар би Halleluja бүхэнд өмнө минь тулгарах бэрхшээлд нухлагдан дарлагдах гэж биш зөвхөн таны магтахаар би энд байна амьдралын асуудал бүхэнд өмнө минь тулгарах бэрхшээлд нухлагдан дарлагдах гэж биш зөвхөн таны магтахаар би энд байна Өчцгөө омон минь тулгарах бэрхшээлд нухлагдан дарлагдах гэж биш зөвхөн таны магтахаар би сүлүүд хамтдаа дуулцгаа амьдралын асуудал бүхэн омон минь тулгарах бэрхшээлд нухлагдан дарлагдах гэж биш зөвхөн таны магтахаар би Таны нүрийг ирэлхийлж энд байна. Таны дуу хоолойг ирэлхийлж энд байна. Биширнэ сэтгэлийнхээ хүслээс жилүү эрмэлзэх ёо аврагч Есүс минь танда байгаа бүхнээрээ би өөртөө бүх юм таны
Эзэн таны хүндлээ
зөвхөн таны магтахаар орлоо Яве хүндэтгэхээр орлоо эзэн таны хүндэтгэе таны хүндэтгэе эзэн таны хүндэтгэе таны хүндэтгэе таны нэр бол Тэмээ их эзэн минь та бол ариунаас ариун бурхан. Өнөөдөр хамтын твэ цуглаан бид хамтдаа их эзэн Есүс Христийн гаргасан тэр ариун замаар ариунаас ариун оршихуурууд нь орж байна. Хэдий бид олон зүйл дээр алдаа зөрчил гим нүгэлтэй байсан ч таны нэгүсэл ба таны загалмаа дээр гүйцээсэн зүтгэлийн хүчинд найдаж таны нэгүслийн ширээ рүү ойртож байна. Бидний мөргөл хүндэтгэлийг хүлээж аваач. Энэ газар ариун оршихуугаараа дүүрэн буужрээч. Тэнгэрлэг элч нар хэрүүбодыг ирүүлж хүн бүрийн дээр өөрийн ёроолоо буулгаач. Тандаа бүх алдрыг өргөж хамтын твэ цуглааны 11 цагийн мөргөлийг тандаа даатгаж их эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Эзэн алдрыг өргөё. Өдөр хамтдаа итгэлийн тунхагийг хамтдаа тунхаглая. Саду Шингион руу 우리의 믿음을 고백합니다. хамтдаа уншигураа. Би газар тэнгэрийг бүтээгч төгсгөчөд бурхан эцэгт итгэдэг. Ариун сүнсээр олдож онгон Мариас мэндэлсэн. Понти Пилатын дор зовж авсан. Цовлогдсон нас борж оршуулгадаад үхэгсдийн орон руу яваад 3 дахь өдрөө үхлээс дахин намилсан. Тэгээд мөнхийн ус руу одож төгсчөд бурхан эцгийнхээ баруун гарт заларсан. Тэндээс үхсэн амьд бүх хүнийг шүүхээр ирэх түүний цорын ганц хөө бидний их эзэн Есүс Христэд би итгэдэг. Би ариун сүнсэнд итгэдэг. Ариун нэгдмэл чуулган, ариун хүмүүсийн нөхөрлөл, гмийн уучлал, биеийн дахин амьдралт болон мөнхийн амьдралд итгэдэг. Амен. Амен. Энэ бол бидний итгэл юм аа. Амен. Бүгдээрээ сууцгаана уу? Бүгд хамтдаа эзэн миний эзэн магтаалаар өргөлийн цагийг хамтдаа эзэнд зориулцгаая. 우리 함께 찬양 부르고 헌금 시간을 가지도록 하겠습니다. 함께 박수 돌림. 에즈맨 미니 에즈맨 보라하메 다니게 될땐 Таны харлах сэтгэлийг минь зөвхөн тал мэднэ. Хаглаад барих нандин савахгүйч тань дөргөх анхлон босч үгүй. 에즈맨 미니 에즈맨 보라하메 다니 델른 혼델리 에즈맨 다니 харлах сэтгэлийг минь зөвхөн тал мэднэ.
зөвхөн тал мэднэ. Халелуя их эзэн минь. Та өөрийн нүгэнд хэлэхдээ бүх зүрх сэтгэл, бүх оюухан, бүх хүч чадлаараа өөрийн бурхан эзнээ хайрл. Хөршөө өөрийн биеэд л хайрл гэж хэлсэн билээ. Эзэмнээ бид мэддэг ч гэсэн мэддгээ хэрэгжүүлж чадахгүй байгаа биднийг уучлаарай. Эзэн бид үнэхээр таныг хайрлахыг хүссэндээ чин зүрх сэтгэлээ шингээж эдгээр өргөлүүдийг өргөж байна. Өөртөө таалан сойрхон хүлээж аваач. 11 эсний өдөр хүүхдийн чуулган илгээлт талархал барилгын онцгой амлалтын өргөлүүдийг өргөн барьж байна. Таны өмнө тааламжтай үнэн ариун сэтгэлийн өргөл байх болтугай. Бидний гарын нөөцийг өрөөгөөч 30, 60, 100 дахин нэмэгдүүлээч. Таны алдар ба хаанчлалын төлөө аливаа сайн үйл болгонд элбэг дүүрэн байх ивэлийг бидэнд өгөөч. Чиний хүч чинь өчүүхөнч. Чи миний нэрийн төлөө итгэмжт байсан хэмээн танаар магтуулах чуулган болоход бидний өргөлийг өрөөгөөч эзэн минь. Тандаа бүх алдрыг өргөн хамтын төв цуглааны итгэгчдийн өргөлийг өрөөж тандаа даатгаж Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Халелуя. Амен. Бүгд хамтдаа хажуудлын үндэ хэлье та. Эзэн шинийг хийнэ. 우리가 옆에 사람에게 하나님께서 새로운 것을 할 것입니다 라고 선포하겠습니다. 다시 эзэн шинийг хийнэ. 아멘, 아멘, 아멘. 자, өнөөдөр бидэртэй хамтдаа бас Солонгосын Семуна гэдэг Солонгосын бараг хамгийн анхны чуулгануудын нэг болох 120-30 жилийн түүхтэй алдарт гайхалтай чуулган байдаг. Тэр чуулганы одоо ажил явдал төрсөн өдөр ба иймэрхүү үйл ажиллагаанд үйлчлдэг багийн ах нар эгч нар маань ирээд 14 хүн хамтдаа мөргөл өргөж байна. Бүгд хамтдаа баяр хүргэе. Чанхаа 일어나 주시길 바랍니다. бүгд хамтдаа баярлалаа гэд баяр хүргэе. 감사합니다. 자, тэгээд эдгээр багаас маань гэрчил бэлдсэн байгаа. 자, 지금 5분 간증 시간입니다. 간증하실 분을 추천합니다. 자, гэрчил гих ахыг бүгдээрээ урьж байна. Алгаад ч дугтаж авъя. 자. 샘베노. 아멘. 저는 한국 세문안교회 박종학 집사입니다. 자, би солонгосын Цэмүнан суглааны 박종학 디아콘 байна. 저는 한국 전쟁 중인 1951년에 태어나 자, би солонгосын дайны үе буюу 1951 он төрөөд 지금 74세며 정신과 의사입니다. одоо 73 настай мэдрэлийн эмчээр ажилладаг хүн байна. 와우. 와우. 와우 гэхстэй шүү дээ. 저희 부모님은 북한 평양에서 살다가 манай 아버지 хойцлонсын Пхеньянд амьдарч байгаад 한국 전쟁 중에 공산주의가 싫어 남한으로 내려왔으며 солонгосын дайны үед коммунистуудын үзэл сурталыг одоо эсэргүүцэн өмнөд рүү дөрвөж ирсэн юм аа. 저희 친할아버지는 평양 장대인 교회의 장로였습니다. миний олвол тий одоо хөшөө аав маань Пхеньяны одоо Чандын цуглааны ахлагч байсан юм аа. 따라서 저는 3대째 믿음을 이어오고 있습니다. Тийм учраас би 3 үеийн итгэж 3 дахь үеийн итгэлийн хүн юм аа. 아멘. 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 부모님으로부터 믿음의 유산을 물려받은 것을 큰 축복으로 아멘. 은혜라고 큰 축복이며 은혜라고 생각합니다. 아멘. эцэг эхээс итгэлийн үеийг өөлж авсан маань агуу том ерөөл юм а гэж итгэж, эзний ивэл юм а гэж итгэн амьдарч байна. 아멘. 그리고 저희 자녀에게 믿음의 유산을 물려주는 것을 큰 영광으로 생각하고 있습니다. Бас би өөрийнхөө хүүхдүүдэд итгэлийн өвийг өвлүүлж өгснийг Бурхны агуу алдар юм а хэмээн тооцож амьдарч байна. 아멘. 저와 제 아내는 2005년부터 10여 년간 세문안교회 몽골인 예배를 섬기며 Би бол манай ихнэр бид хоёр 2005 оноос эхлэн 19 жилийн туршид Семунан цуглаанд байгаа монголчуудын чуулганд үйлчилж ирсэн. 아멘. 몽골 형제들을 만나며
하나님의 사랑을 전하려 했고 아멘. Монгол ах トゥ устэйгаа уулзаж тэдэнд Бурхны хайрыг дамжуулж ирсэн. 그것을 지금도 큰 기쁨과 보람으로 생각하고 있습니다. Тэгээ би тэрийг бидний амьдралын баяр хөөр ба урам зориг юм а хэмээн үздэг юм аа. 아멘. 몽골인들이 저희들을 통하여 예수님을 만나고 Солонгост байгаа монгол хүмүүс бидүгдээр дамжуулан Есүстэй уулзаж 하나님의 사랑을 느끼게 되는 일에 동참하며 Бурхны хайрыг мэдрэх ажилд бид нэр хүчин зүтгэж 저희 세문안교회 봉사자들은 많은 은혜를 받았습니다. Үүний улмаас манай Симонан цуглаанд үйлчлдэг хүмүүс Бурхны том ивэлийг хүртсэн юм аа. 아멘. 저는 정신과 의사로서 마음의 병을 가진 환자를 치유하는 것도 보람된 일이지만 Би бол сэтгэл мэдрэл өвдсөн хүмүүсийг эмчилдэг эмчийн хуваар зүрх сэтгэл нь өвдсөн хүмүүсийг эмчилж байгаа нь миний хувьд утга учиртай урам зоригтой ажил боловч 영혼을 구원하는 일에 더 큰 보람을 느끼고 있습니다. эсвэргээрээ тэр хүмүүсийн сүнсийг аварч байгаа энэ ажлаасаа илүү том урам зоригийг мэдэрч байна. 아멘. 네. 저와 함께 여기에 온 세문안교회 교인들은 이곳 몽골에 짧은 기간 머물고 한국으로 돌아가지만 Өнөөдөр надтай хамт энэ газар ирсэн манай Симонан цуглааны итгэгчид байна. Энэ Монгол газар богино хугацаанд байгаад удахгүй Солонгос руугаа буцах боловч 앞으로 몽골인들을 위해 몽골 선교를 위해 계속 기도할 것입니다. 아멘. цаашдаа монголчуудын төлөө, Монголын илгээлтийн төлөө үргэлжлүүлэн залбирах болно. 아멘. 감사합니다. 여러분들도 후손들에게 아멘. 재산보다도 믿음을 물려주셔서 아멘. Та нар ч гэсэн үр удамдаа эд хөрөнгөөс илүү итгэлийг өвлүүлж өгөөрэй. 아멘. 징기스칸이 세계를 정복했듯이 Чингис хаан дэлхийн талыг эзлэн дагуулсан шиг 복음을 들고 온 세상으로 나아가길 간절히 기도합니다. сайн мэдээ бариад бүх дэлхийн ертөнц рүү яваасаа хэмээн чин сэтгэлээсээ залбир нь өрөөж байна. 아멘. 아멘. 타 부근이 이래 우르들이 보로항 이회의 벌토가 빨려라. 아멘. 감사합니다. 아멘. 아멘. За тэгээд 5 минутын гэрчил хийн гэж энийг хэлж байгаа. Бичиж ирээд яг тэрийг уншаад яриад тэгээд суухыг хэлж байгаа байхгүй юу? Амен. Сурч авсан биз? Амен. Бүгдээрээ хамтдаа найрал дууны багийн алдрын багтлалыг эзэн дүрсний дараа мөнх цэцэг ахлагч маань төлөөлөн залбирал хийж өгнө.
Амен. Баяр хүргье бүгдээрээ. Амен. Залбирцгаая. Төгс хүчэд Бурхан аваа таны хайр инрэл талархаж байна. Монгол орны дээр таны нэгүсэл дүрж энэ арт түмнийг өрөвдөн өршөөгөөч. Бидний гим нүглийг уучлаач. Монгол орны тусгаар тогтнолыг батжуулан бэхжүүлж төрийн өндөрлгүүд болон дээд ирэх баригч нарт мэрэгэн ухаан, хүч чадал, шудраг ёс, их орон, арт түмнээ гих зүрх сэтгэлийг өгөөч. Эдийн засгийг сэргээж өгөөч. Монгол газарт байгаа Христийн бие болсон чуулгануудыг даатхан залбирч байна. Утгагүй болох магтаал, залбирлын фестивалыг өрөөгөөч. Олон сүм чуулганууд хамрагдаж эзэн танд магтаал залбирлыг өргөхөд эзэн та агуу гайхамшигт ажлуудаа үйлдээж хончил сургалтыг даатгаж байна. Олон пастор ахлагч нар хүчрэгчин босох болтугай. Дэлхийн давс чуулганыг өргөж байна. Батман дахь пастор Эрдэнэ чимэг ахлагчаар дамжуулан эзэн та тэр газар сэргэлтийг дүүргэж мөн Солонгос дахь хамтын туяа чуулганыг өрөөгөөч. Үйлчилж байгаа Чонгуанун пастор Хон Сугнам багш банзрагч ахлагчийн дээр таны тослогоо дүүрэн байх болтугай. Хамтын туяа цуглааны төлөө талархаж байна. Инх жаргал пастрыг өрөөж, мэрэгэн ухаан, хүч чадал, ариун сүнсний тослогоогоо дүүрэн цутгааж, түүний гэр бүл, үр хүүхдүүдийн дээр хамгийн сайн сайхан өрөөлүүдэд дүүргэж, хамтын туяа цуглааны төвийн шугамд холбогдох ажил, техникийн нөхцөл нэг бүрийг даатгаж байна. Эзэн та удирдах холбогдох хүн нэг бүрийн зүрх сэтгэлийг хөдөлгөж, хамгийн сайнаар хийнэ гэдэгт итгэж байна. Хамтын туяа чуулганы үйлчлэл нэг бүрийг өргөн даатгаж байна. Инкаунтыг өрөөж олон сүнснүүд аврагдаж эзэн таны гайхамшигт ажлууд хийгдэх болтугай. Өсвөрчүүдийн кемп болон залуучуудын кемпийг даатгаж байна. Олон залуучууд итгэлээр өсч эзэн таны алдрын төлөө алгасан итгэлийн бааtruуд болох болтугай. Биднийг урамшуулан зоригжуулан босгохоор Солонгос итгэлийн ах эгч нарыг илгээсэнд танд талархаж байна. Хамтын туяа цуглаанаас амийн ус урсан гарч хагасан дорны тэнгис рүү нөгөө хагасан өрний тэнгис рүү чиглэнэ. Энэ нь үйл зөнгөө урсах болно. Мөргөл хүндэтгэлийн цагийг эзэн танд өргөж үгийг заах пастрын дээр эзэн таны тослогоо дүрж бүх итгэгч хүн нэг бүрлүү урсгад өрөөгөөч. Бурхны үг амьд бөгөөд идэвхтэй, хоёр талдаа эртээ, ямар ч хилдээс хурц сэтгэл хийгээ сүнсийг үе мөч хийгээд нугас чөмгийг салтал нэвтрэн ордог агаад зүрхний бодол хийгээ санаагч ялгах чадартай юм. Бидэнд ухаарлыг дүүргээд үгийг амьдралдаа хэрэгжүүлэхэд ариун сүнсээрээ удирдаач гэж их эзэн Есүс Христийн нэрээр залбирanгуйж байна. 아멘. 아멘. 할렐루야. эзэн даалдрыг өргөе. За, өнөөдөр бидэнд өгдөж байгаа эсний үг нь Исая 46-гийн 1-ээс 13 дугаар Библи байна. За, 오늘 말씀은 이사야서 46장 1절에서 13절 말씀입니다. 말씀만 한국말로 읽으시고 설교는 그냥 몽골말로 하겠습니다. 자, 이사야 46гийн 1-ээс 13. За би эндээс дуудаадаг та бүхэн слайднаас дагуулад хараарай. Бэл бүхийн нээба сунаж уннаа. Шүтэнүүд нь араатан ба мал адгуус дээр ачигдсан байна. Тээштэй ядарсан адгууснуудад үүрэх хүнд ачаа болжээ. Тэд сунцгааж хамтдаа бүхийн ачаагач аварч чадахгүй өөрсдөө ч олзлогдов. Яаковын гэрээ, Израилийн гэрээн үлдгэсэдэ. Бүгд намайг сонсогтун. Та нар надаар эхийн хэвлий тээлгэн надаар төрсөн. Та нарыг өндөр настай болсон ч би байсаар байна. Үс буурал болсон ч би авч явах болно. Би хийсэн, би teen, би түшиж яваад аварнаа. Намайг та нар хинтээ адилтгаж, надтай зэрэгцүүлэн зөөрлөж, өөрсдийгөө адилтгах гэсэн юм бэ. Зарим нь төрөвчнээс алтаа хайрлалгүй өгч, мөнгийг жинлүүрээр хэмжин, алтны дархны хөсөлдгөн тэр түүгээр нь бурхан хийдэг. Тэгээд тэд түүндээ сунаж унан мөрөгдөг.
Тэгээд өнөөхөө мөрөн дээрээ дамнан зөөж байранд нь залдаг. Өнөөх нь байрнаасаа хөдлөхгүй зогсдог. Түүн рүү нэг нь хашгирлаа гэхэд тэр хариулахгүй. Мөнөөхийг зовлон шаналлаасан ч чөлөөлөхгүй. Үүнийг санагтун эрлэхэг байхтун гимтнүүдээ. Үүнийг зүрхэндээ эргүүлэн оруулахтун. Учир нь би бурхан өөр байхгүй. Би бурхан надтай ижлэн үгүй учраас өнөрдөөс эртний зүйлсийг санагтун. Зориг минь хэрэгжин. Би тааламжт бүхнээ гүйцэтгэнэ гэж айлтна. Би эхлээс ахуулан төгсгөлийг хийдэггүй байгаа өн эртнээс ч мэдүүлсэн. Бид орон зүгээс махчин шувууг алс холын орноос зорилгыг мань хийх хүнийг дуудсан. Би айлтсан үүнийгээ би гүйцэтгэнэ. Төвлөсөн бөгөөд заавал хийнэ. Зөвхт байдлаас алс байгч хатуу зүрхтнүүд намайг сонсогдтун. Би зөвхт байдлаа ойртуулна. Энэ нь хол биш байна. Аврал минь удахгүй. Би Сионд авралыг сойрхож Израильд алдраа өгнө. Амен. Амен. Өнөөдөр хамтдаа эрлэхэг байж гимшин сонсцгоё гэсэн сэдвээр эзний үгийг харцгаая. За, эрлэхэг байдал гэж юу вэ? Эрлэхэг байдал гэдэг бол өөрчлөлт, шинжилтийн төлөө өөрөө хохирол амсах байсан ч зүтгэх явдал юм. Бас эрлэхэг байдал гэдэг нь сайнны төлөөл бол өөрийнх нь хүсэл биш байсан ч зогсох зан чанар юм. Бас эрлэхэг гэдгийг Бурхны нэгүсэлгүйгээр ойлгох боломжгүй ухаарал ойлголт юм аа. Хүний амьдралд ийм эрлэхэг зоригтой байдал заашгүй хэрэгтэй байдаг. Бид нар мэдж байгаа тийм ээ, дайн тулааны үед эрлэхэг зоригтой бааtruуд хэрхэн эх орноо хамгаална, өнөөдрийн тусгаар тогтнолыг, өнөөдрийн аз жаргалыг бидэнд авчирсныг бид нар өнгөрсөн түүхээс мэдж байгаа. Эрлэхэг зориг нь зөвхөн дайн тулааны үед л хэрэгтэй юу гэвэл үгүй юм. Ялангуяа христчэн хүмүүс бидний хувьд эрлэхэг зориг нь гимшилт хэрэгтэй. Учир нь бид жинхнээсээ гимшвэл бидэнд өөрчлөлт бий болдог. Бидний амьдрал шинчлэгддэг. Ийм өөрчлөлт шинжилтийн төлөө бид жинхэнэ гэмшлийг гаргах хэрэгтэй юм аа. Өөрийгөө буруугүй зөв гэж бодоод огт өөрчлөгдөхгүй байгаа байдал дээрээ гүрийгээд байвал энэ нь эрлэхэг зориг биш, харин хулчгар зам болно. Шүүгчид номны 6 дугаар бүлэг дээр Бурхан Гидеоныг эрлэхэг хүчит дайчин минь гэж дуудсан. Тэр үед Гидеон хураалгатаа барааныхаа дор нуугдж байсан. Медианы довтлохоноос айгаад бараан дороо нуугдангаа тариагаа цайруулж ирсэн. Гэтэл Бурхны тэнгэрэлч хүрчээр нь эрлэхэг хүчит дайчин минь гэж дуудаад Гидеонд өөрийгөө батлан харуулсны дараа түүний хийх зүйлийг зааж өгсөн. Тэр нь эцгийнхээ бухыг өөр нэг бухын хамт аваад алж эвдээд Баалын мөргөлийн өндөрлөгийг нураагаад, өөрөөр хэлэх юм бол Химерийн овоог нураагаад гэсэн үг. Хажууд нь байгаа Ашерагийн модон шонг тайрч унгаад нөгөө аавынхаа бух болон өөр алин бухаар Бурханд тахил өргөх явдал. Тэгээд Медианы дарлаас Израилийг чөлөөлөх байсан. Хэдийгээр Гидеон айдас дүүрэн өчүүхэн нэгэн байсан ч Бурхны эрлэхэг зоригт хүчит дайчин гэдэг үгийг сонсоод тэрээр зоригтойгоор үгийг сонсоод дуулууртай байсан учраас яг энэ үг түүний амьдралд биелж тэр гайхалтай өөрчлөлт шинжилтийг амар тайвныг авчирсан байгаамаа. Өнөөдөр Бурхан хамтын твай цуглаан биднээс яг ийм эрлэхэг зоригийг хүсэж байгаа. Учир нь Бурхан энэ чуулганыг өөрчлөн шинжилмээр байгаамаа. Одоогийн байгаа байдал хангалтгүй. Учир нь энэ чуулганд одоо байгаагаас хамаагүй илүү хүчин чадал нөөц боломж байгаа. Гэтэл бид олон удаа би номлоор хэлсэнчлэн одоогийн байгаа хүчин чадлаа илүү гаргах тийм ээ сонирхолгүй байгаад байна. Бид өөрчлөлт шинжилтийг илүү хүчтэй, илүү өөрийгөө шавах нь хийхгүйгээр хулчгар зан гаргана. Бараан дороо нуугдах Гидеон адил одоо байгаадаа сэтгэл ханан байгаад ах юм бол бид нар Бурхны бидэнд зөвшөөрч байгаа амийн булаг болон нурсах энэ газрын алдарт агуу чуулган болох алсын хараанд хүрч чадахгүй маа. Тийм учраас биднийг эрлэхэг зоригтой бай. Тэгээд гимш, тэгээд миний үгийг сонсон дуулууртаа даг гэж Бурхан өнөөдөр ятгаж урамшуулж байна. Өнөөдрийн Библиэр тэр бидэнд 3 гол зүйлийг ярьж байгаа. Бүгдээрээ зоригтойгоор сонсцгоё. Хамгийн нэгдүгээрт нь 5 дугаар ишлэл. 5 дугаар ишлэлээр ингэж хэлсэн байгаа. Та нар намайг хинтээ адилтгаж, надтай хэнийг эргцүүлэн
Надтай хэнийг зэрэгцүүлэн зөөрлөж харьцуулан адилтгах гэсэн юм бэ. Өөрөөр хэлэх юм бол өнөөдрийн тийм ээ Исая 46 дугаар бүлгийн 1-2 дугаар ишлэгийг харах юм бол Бэл буюу Небо гэж хэлсэн байгаа. Бэл гэдэг бол Вавилоны дээд бурхан. Түүний ерөнхий нэр нь Мардук. За Мардух. Небо гэдэг нь Небо буюу Набу гэж нэрлэгдэх бурхан бөгөөд энэ нь мэргүү хаан, бичиг соёлын бурхан бөгөөд Мардукийн хүү гэж үзэгддэг бурхан. Энэ хоёр нь хоёулаа Вавилоны хамгийн дээд бурхан, 50 бурхныг ялсан хүчрхэг бурхан гэж үзэгддэг бөгөөд энэ нь улс орныг хүчтэй байлгах бурхан гэж үздэг байсан. Энэ бурхан зориулсан мөргөлийн ёслол, шашны баяр хөөр болоход эдгээр бурхтуудыг морин тэрэг эсвэл одоо үхэр тэрэгэн дээр ачаад залдаг байсан. Тийм учраас бурхан өнөөдрийн Исая 46-1-2 дугаар ишлэлээр яг энэ дүрслэлийг шүүмжилж, энэ дүрслэлийг одоо хэлж байгаа. Тэдэнд бурхад мөртлөө тийм ээ амьгүй зүйлс учраас адгуус мал моринд ачигдан явж байгаа. Ингэж ачигдж байгаа тэдгээр шүтэнүүд нь яг энэ үзэгдлээрээ өөрсдийгөө амьгүй бурхан биш, зүгээр ачаа төдий юмаа гэдгээ баталж байгаа биш шүү гэж бурхан хэлж байгаамаа. Тэгээд бурхан цааш нь хүний бүтээсэн бурхан буюу шүтэн нь хизээч хүнийг тэр байтугай өөрийгөө ч өргөж дийлэхгүй аварч чадахгүй юмаа гэж хэлж байгаа бөгөөд энэ 1-2 дугаар ишлэл бол үнэндээ Исая тийм ээ Вавилоны эзэнт хүрэн нурж унана гэдгийг зөгнж байгаа иш үзүүлгийн үг юм аа. Тэгээ бурхан асууж байгаа. Та нар надаас өөр юуг тийм ээ шүтэж юунд итгэж байгаа юм бэ? Надтай адил бурхан гэж өрн байна уу гэж байгаа. Энэ 5 дугаар ишлэлийн асуулт бол үнэндээ зэмлсэн өнгө аяста асуулт юм. Хүмүүс алт мөнгөөр бурхан бүтээгээд түүндээ мөрөгдөг. Өнөөдөр манай Монголд ч гэсэн хүмүүс алт мөнгө эд хөрөнгөөр сувраг босгож барьж ийн, сүм дугуйн хийд босгож ийн тийм ээ. Торгонд ороож алтаар одоо бичиж ном судруудыг бүтээж ийн. Тэгээд тэр бүтээсэн тэр бүтээлдээ өөрсдөө өвдөг сөгдөж мөрөгдөг. Бас тэр шүтэнэ мал адгуусаар зөөж байрлуулдаг. Гэтэл тэр бурхан нь өөрөө хөдөлдөгчгүй, сонсдогчгүй, тэднийг авардагчгүй. Тийм учраас ийм амьгүй зүйлд итгэх нь тэнэглэл юм а гэж бурхан Исая 46-гийн 1-2-оор хэлж байгаа. Бид ямар хэрэгжүүлтийг авах вэ? Өнөөдөр бид нар магадгүй гэртээ гүнгэрванта бурхан залаад, магадгүй бид гандан хід рүү яваад хүний гараар бүтсэн шүтэнд мөргөх тэнэг мунхаг үйлдэл хийгээгүй байж болно. Гэвч бидний зүрх сэтгэл дотор бурхантай адил тэнцүү түвшинд, адил тэнцүү үн цэнтэй ямар зүйлсүүд байгаа вэ? Тэрийгэ хар. Тэрийгэ эргэж хар гэж бурхан биднийг ятгах байгаамаа. Яагаад гэвэл бидэнд тийм зүйл байгаа гэсэн үг юм аа. Би зүрхэндээ бурхныг юутай зэрэгцүүлэн адилтган авч үзэн ижил хэмжээний үн цэн өгч байгаа юм болоо гэдгийг бодорой. Намайг хизээд бурхны зориг ба төлөвлөгөө ба үгийг орхин явахад хүргэж байгаа тэр зүйл яг юу вэ? Би яг чухам юунаас болоод Есүс Христ эзэн дээр төвлөрч чадахгүй байгаад байна. Би мэдээд байгаа мөртлөө би яагаад хэрэгжүүлж чадахгүй байгаа шалтгаан нь яг юу вэ гэдгийг шударгаар бодорой. Энэнд зорих хэрэгтэй. Учир нь бид нар бүгдээрээ би итгэдэг, би мэддэг, би хийж байгаа, би үйлдэж байгаа гэсэн бодлоор харагдах байдлаар өөрийгөө хучдсан байдаг ч начир дээрээ бидний дотоодод өөр үнцэн буюу шүтэн байгаа гэдгийг бурхан өнөөдөр зэмлэнгүй байдлаар бидэнд ятгах байгаа гэдгийг ухаараасаа гэж хүсэж байна. Яагаад гэвэл бид энийг өөрчлөхгүйгээр бурхны бидэнд өгсөн шинжилтийг, өөрчлөлтийг авч чадахгүй маа. Би танаас асууя. Таны дотор бурхантай адил, бурхны жоохон доохон, гэхдээ бараг заримдаа бурхнаас өндөр болчдөг үнцэн юу вэ? Улс төрөө, эсвэл карьер, амбиц, нийгмийн байр суурь, эрдэм боловсрал уу, эд хөрөнгө, мөнгө санхүү, ашиг, орлого уу? Эсрэг хүсний харилцаа, гэр бүл, үр хүүхэд, эсвэл таны эрүүл мэндийн асуудал уу, эсвэл таны зүрх сэтгэл харилцааны асуудал уу? Эсвэл таны нойр уу? Магадгүй эсвэл бүр онлайн интернет юм болов уу? Эсвэл хобби, сонирхол, спорт уу? Эсвэл үзэр үйлчилгээ, шоу, гоо сайхан уу? Яагаад тавтахын залбиралд ирдэггүй юм бэ?
Юу таныг ирэхгүй түргээд байгаа юм? Яг үнэндээ тэр чин бэрхшээл боловч тэр чин таны шүтэн гэдгийг та санаасаа гэж бурхан ятгах байгаа. Тэрийг санаад олж илрүүлээд өөрчлөхөд танд эрлэх зориг хэрэгтэй маа гэж бурхан хэлж байгаамаа. Амен уу. Тийм учраас бид нар өнөөдөр бурханы өмнө миний дотор үнэхээр бурханлаг библик үнцэн байна уу? Эсвэл би амаараа л тэгж хэлдэг. Тийм байгаа гэж бодож хоосон итгэж найдаад суугаад байна уу? Начир дээрээ би өөр байна уу гэдгийг асууж байгаамаа. Яагаад гэвэл бурхандаа зэрэгцүүлээд байгаа энэ зүйл нь тийм ээ эргээд бидний ачаа болдог. Эргээд бидний амьдралыг сүрэлт хүргэдэг байхгүй. Үүнийг Библийн түүх, хүн төрөлхтний түүх баталж байгаа. Тухайн үеийн Вавилоны эзэнт гүрэн хизээш нурхааргүй тийм агуу хүчрхэг байсан. Бүгд Вавилоны эзэнт гүрний өмнө өвдөг сүгдэж сүр завхлан гайхан биширч бүгд Вавилоны иргэн байхыг нэртөрийн хэрэг гэж үздэг байсан. Гэтэл тэр эзэнт гүрэн нэг л өглөө түр нар түс тас гэд нурж унсан. Манайрны өмнөх 539 оны 10 сарын 2-ны өдөр Персийн хаан Кореш аажмаар хүчрхэгжиж Вавилоныг эзлэхээр дайрсан байна. Тухайн Вавилон хүчрхэг хэрэмтэй төдийгүй Вавилоныг төрөөд Ефрат мөрн ус байдаг. Тийм учраас ус гатлаад цайзыг даваад эзлэн гэдэг боломжгүй байсан. Харин Кореш хаан бурхны мэрэгүү ухаанаар тийм ээ голын доогуур сувг гаргаж хотыг доороос нь газар доороос нь нэвтлэн орж ирнэ эзэлсэн байна. Ингэж эзлэхэд Вавилоны иргэд тусалсан. Учир нь Вавилоны нийгмийн тийм ээ одоо язгууртнуудын завхаарл, садарлал, хууль бус шударгуус байдал татварын дарамт тэднийг туйлдуулсан байсан. Яг ингэж дайрах үед Вавилоны хаан Белшазар ордондоо мянган язгууртнуудыг дуудана. Асар том найр хийжсэн бөгөөд энэхүү найранда Иерусалимийн сүмд байдаг эзний өргөөний алт мөнгөн сав суулгыг авчирна ууж идэн хэрглэж байсан. Гэтэл энэ үед түүний согтуу толгойд нэгэн дүрслэл харагдсан нь хан дээр нэгэн гар гарч ирээд тэр гар Мене Текел Парсин гэж бичсэн байгаа. Үхтлээсэн Белшазар Даниэлийг дуудаж энэ юун бичээс болохыг асуухад Даниэл чиний хаанчлалыг хэмжиж үзээд дутж байгаа учраас дуусглаа. Өнөөдөр чиний хаанчлал хуваагдаж Медэ ба Паша руу шилжнэ гэдэг бурхны шүүлтийн үг байсан. Яг л энэ орой тийм ээ Медэ Персийн нэгдсэн эзэнт гүрний хаан Кореш Вавилоныг эзлэн Белшазар алагдаж агуу хүчрхэг эзэнт гүрэн нэг л өдөр өгсөн байгаа. Энэ бол түүхийн сургамж юм аа. Вавилоны эзэнт гүрэн гэдэг нь таны ухамсар дотор байгаа эзэнт гүрнийг хэлж байгаамаа. Таны ухамсар оюун санаа дотор бурхнаас өөр, бурхны хаанчлалтаа зэрэгцсэн асар том тооцоо, асар том төсөөлөл, асар том эзэнт гүрэн ноёрхоо давил. Яг чухам тэрнээсээ болоо та нэг өдөр сүрч магадгүй. Учир нь таны найдвараа тавьж байгаа тэр шүтэн чинь Вавилон шиг нурдаг юмаа гэдгийг бурхан хэлж өгч байгаамаа. Тэгвэл өнөө цагт хүн төрлөختөн бидний шүтэн юу байж болох вэ? Бидний үнцэн бурханлаг тийм ээ үзэл бодол дотор өндөрсөн босч байгаа зүйл юу байж болох юм болоо? Мөнгө бол хизээд хүн төрлөختний шүтэн байсан. Мөнгө хизээд хүмүүсийг өвдөг сөглөдөг энэ цагийн хамгийн агуу ертөнцлөг бурхан гэж хэлж болно. Энэ цаг үеийн мардуух бол мөнгө юмаа гэж хэлж болно. Мөнгөтэй зэрэгцээд технологийн хөгжил өнөө цагийн шүтэн болж байна. Амьдралд хэрэгтэй хүчтэй сайхан боловч асар олон сөрөг талыг дагуулж байгаа. Жишээлх юм бол технологийн хөгжлөөс болоод хувь хүний оюун ухаан муудаж, анхаарал төвлөрөл багасж, сэтгэл зүй хямардаг. Бас нийгэм тийм ээ нийгэм хувиа хичээсэн ганцаардвал нийгэм болж, орон зайн айцтай хүмүүс бий болж, хүнтэй энгийн харилцаанд орч чадахгүй залуу үеуд бий болж байна. Бас тийм ээ AI буюу компьютер, роботууд нийгмийн харилцаанд ажлын байрнаар гарч ирснээр ажлын байрны хомсдол өсөж, эдийн засгийн хямралыг үүсгэж, ядуусын тоог нэмж байгаа. Тэгээд зогсохгүй технологийн хөгжлөөс гарч байгаа хог хаягдал нь арилдаггүй, устдаггүй хог болно. Байгалийн асар хүчтэй бохирдлыг бий болгож, эрчим хүчний замбраагүй хэрэглээг үүсгэснээрээ дэлхийн дулаарлыг улам бүр нэмж байгаа. Тэгээд зогсохгүй энэ технологийн хөгжил нь тийм ээ хувь хүний нууцад халдаж, кибер гэмт хэргийг нэмэгдүүлнэ.
хувийн нууц гэдэг ойлголтгүй болж хэний ч ямар ч байдлыг яаж зохиогоод олон нийтийн хэмжээнд дэлгэн нэр хүндэд халдах боломжийг шууд бий болгож байгаа. Үүний үр дүнд амиа алдах аюулыгч бий болгож байгаа. Өөрөөр хэлбэл хүн өөрөө технологийн боол болж байгаа хэрэг юм аа. Тийм учраас өнөөдөр хамтын твэж шуулган бид Бурхны үгийг сонсож хамтын твэж шуулганы үзэл бодол дотор хувь итгэгч миний бодол санаан дотор Бурхантай зэрэгцэж байгаа зүйл юу вэ? Чухал гэж бодож байгаа, үнэтэй гэж бодож байгаа зүйл юу вэ? Би яг юуг Бурхантай адилтгаж, Бурхантай зэрэгцүүлэн авч үзээд байна гэдгээ эргэж харцгаая. Эргэж харцгаая. Амен уу? Шударгаар зоригтойгоор та пастрыг хуурч болно, бусдыг хуурч болно, Бурхныг хуурч чадахгүй. Таны дотор бодол санааг, таны дотор байгаа санааг Бурхан зөвхөн мэдж байгаа. Та Бурхныг хизээж хуурч чадахгүй. Өнөөдөр та амаараа олон сайхан юм ярьж болно. Тэгээ таны бодол санаа үнэндээ ямар гэдгийг Бурхан мэдж байгаа учраас үүнийг илчлэхэд зориг хэрэгтэй байдаг. Зоригтойгоор өөрийнхөө бодол санааг Бурханд хэлээсэй. Улайгаасаа гэж байна. Тийм учраас 8 дугаар ишлэл буюу 2 дугаарт нь ингэж хэлж байгаа. Үүнийг санагтун, эрлэхэг байгтун, гэмтнүүдээ үүнийг зүрхэндээ эргүүлэн оруулахтун. Өөрөөр хэлэх юм бол Бурхантай адилтгаад байгаа зүйлээ хараад нэг зүйлийг сана. Тэр нь юу вэ гэвэл хүнийг бүтээсэн Бурхан хүмүүсийг авардаг, тээдэг, өөрөө эсэргээрээ хүнийг ачиж явдаг гэдгийг санаарай. Тийм учраас өнөөдрийн Библийн 3-5 дээр ингэж хэлсэн байна. Бүгд хамтдаа 3-5-ыг уншия. 3-5-ыг хамтдаа чангаар уншия. 3-ыг. Яаковын гэрээ, Израилийн гэрийн үлдгэстэй бүгд намайг сонсогтун. Та нар надаар эхийн хэвлийг тээлгэн, надаар төрсөн. Та нарыг өндөр настай боловч би байсаар байна. Үс буурал болсон ч би авч явах болно. Би хийсэн, би тэн, би түшиж аваад аварна. Түшиж аваад аварна. Бидний санах юм нэгдүгээрт нь юу вэ? Ээжийн хэвлээд би бүрэлдэхтэй. Үнэндээ ээж минь биш, Бурхан намайг тээсэн байна. Бурхны инэрл хайр нүд байсан учраас хэдий би гэмнүглийн дунд бүрэлдсэн ч гэмээс өндөр Бурхны нэгүсэл намайг тээсэн болохоор би төрсөн байна гэдгийг бүү март. Бид нар энийг дандаа мартдаг. Эрийн сандаа төрөөд амьдраад байгаа юм шиг боддог. Хоёрдугаарт нь би өсөн буурал болсон ч өндөр настай болсон ч Бурхан намайг орхихгүй, намайг авч явж байгаа. Бурхан намайг авч явж байгаа болохоор би амьдраад байгаа гэдгээ сана. Бид нар энийг мартдаг. Өдий зэрэгтэй өөрийн ухаанаараа, өөрийн чадлаар амьдрал. Яг нь Бурхан мэдэж байгаач яг үндэ би илүү гол гэж боддог нь биднийг өөрийгөө Бурхантай зэрэгцүүлэн авч явж байгаа нүгэлт мөн чанарыг илчилж байгаамаа. Амен уу? Тийм учраас бид нар нэгдүгээрт нь Бурхны хүчээр л өнөөдөр хүртэл амьдэрсэн юм аа. Бурханд ачаа болж ачигдаж, Бурхан намайг тээж өнөөдөр хүртэл амьдруулсан юм аа. Түүнээс би эрийн сайнтай ингэ яваад байгаа юм биш ээ. Илүү ухаантай бусдаас мундагтай яваад байгаа юм биш ээ гэдгээ санагтуун. Өчүүхэн төдийч гэсэн ийм бодол байсан бол гэмших төөн. Амен уу? Энэ бол бидний гэмших ёстой зүйл юм аа. Бид нар бараг гэмшдэггүй. Бид нар гэмшихтэй дандаа өнгөцгөн гэмшдэг. Яагаад гэвэл бид нар өөрийгөө болж байна, бүтэж байна гэж бодоод байгаа учраас сүртэй гэмших сэтэл санаархал бидэнд байдаггүй нь бидний хамгийн том алдаа. Бурхны хүчгүйгээр хамтын твэ цуглаанд өдийг хүртэл явах огт боломжгүй байсан. Бурхан тээж дагуулаагүй бол та өдийг хүртэл амьдрах огт боломжгүй байсан юм а гэдгийг өнөөдөр Исаи номны 3-4 ишлэл бидэнд хэлж өгч байгаамаа. Хоёрдугаарт нь бидний санах ёстой зүйл юу юм бэ? Гэвэл бид нар Бурханаас өөр Бурхан буюу илүү том хүч байдгүй гэдгийг сана. Ямар ч дэлхийн хэмжээний мундаг багш, ямар ч дэлхийн хэмжээний мундаг хүн байгаад Бурханаас хизээч илүү бишээ. Ямар ч мундаг технологийн хөгжил, ямар ч мундаг аппарат байгаад Бурханаас хизээс өндөр бишээ гэдгийг санаарай. Бид нар заримдаа үе үеийнх нь мартдаг. Тэгээд энэ дэлхийн модыг дагаад хийсдэг. Тэгж явахдаа бид Бурханыг орхиж тухайн зүйлийг Бурхантай зэрэгцүүлнэ. Заримдаа Бурханаас илүү өндөрт тавих үе биднэрт байдаг юм аа. Хэрвээ тийм бол бид нар гэмших хэрэгтэй. Бурхан таны амьдралд шинийг хэмээр байгаа. Та Бурханы хийж байгаа цоо шин зүйлсүүдийг авмаар байгаа бол өөрийн дотор байгаа Бурханаас өндөр тавьж байгаа зүйлээ буулга.
Бурхан бол хамгийн том хүч, түүнээс илүү хүч байхгүй гэдгийг сана. Тэрээ мартсан бол гэмш. Би зүгээр мартаж байгаа. Би мартаагүй санаж байгаа гэж бодох биш. Үйлдэл чинь харуулах ёстой. Үнэхээр тийм бол үйлдэл чинь амьдрал чинь харуулах ёстой. Чи амаараа хилдэгч амьдраагүй бол чи гэмш өнөөдөр. Бурхан би худалч юм аа. Би амаараа хилдэгч амьдрахгүй байна. Намайг уучлаач гэж гэмш. Энд зориг хэрэгтэй юм аа. 3 дугаарт нь бидний санах ёстой зүйл юу вэ? Өнөөдрийн 8-аас тийм ээ 11 дугаар ишлэл дээр хэлсэн байна. Бүгдээ 8-аас 11-ийг уншия. Үүнийг санагтун, эрлэхэг байгтун. 8-аас 11 тийм ээ. Гэмтнүүдээ үүнийг зүрхэндээ эргүүлэн оруулахтун. Учир нь би бурхан өөр байхгүй. Би бурхан надтай ижлэн өгье учраас өнөрдийн эртний зүйлсийг санагтун. Зориг минь хэрэгчин. Би тааламжт бүхнээ гүйцэтгэнэ гэж айлтан. Би эхлэлээс ахуулан төгсгөлийг хийгдээгүй байгаагч өн эртнээс мэдүүлсэн. Бид орон зүгээс магчин шууг асхолын орноос зорилгыг минь хийх хүнийг дуудана. Би айлтсан бөгөөд би түүнийгээ гүйцэтгэн төлөвлөсөн бөгөөд заавал хийнэ. Амен. Амен. Бурханаас өөр бурхан гэж байхгүй. Бурханаас илүү дээр хүч гэж байхгүй. Зогсохгүй. Бурханы төлөвлөгөө тааламжаас илүү дээр зам гэж байхгүй маа. Амен уу? Хүмүүсээ таны амьдралын зам Бурханы төлөвлөгөө тааламжтай нийцэх ёстой. Хэрвээ тэхгүй бол та гэмших ёстой. Яагаад гэвэл тэрнээс илүү том зам гэж байхгүй, дээр зам гэж байхгүй. Яагаад гэвэл Бурхан тийм ээ өнгөрсийг мэддэг, одоог мэддэг, ирээгүй байгаа ирээдүгч мэддэг бөгөөд түүнийг эртээр үеэс хэлсээр ирсэн. Бурханы зориг, Бурханы төлөвлөгөөг дагах нь надад хамгийн сайн гэдгийг бид нар мартдаг. Бид нар мартдаг. Тэгээ бид нар мөнгө хөөдөг, мод хөөдөг, үзэл санаа хөөдөг. Энэ дэлхийн ертөнцийн ухааныг хөөдөг. Бид нар Бурхныг нэмэлт хэрэгсэл болгодог. Бурхныгаа бид нар чимэглэл болгодог. Үүний төлөө бид нар гэмших хэрэгтэй байна. Яагаад гэвэл Бурхан шинийг хиймээр байна. Хамтын твай цуглаан руу чиглэсэн Бурхны зориг төлөвлөгөө өндөр байна. Хамтын твай цуглаандаа дамжуулан Бурхан энэ газар амийн булгийг урсгамаар байна. Тийм ээ? Өвөл зөнгөө өрн доронгоо урсгамаар байна. Хамтын твай цуглааныг Бурхан энэ газрын алдарт ариун чуулган болгомоор байна. Энэ шин зүйлээ хийхин тулд энэ чуулганыг бүрдүүлж байгаа итгэгчд нь гэмших хэрэгтэй байна. Шин зүйлийг хүлээж авах сэтгэл зүйн бэлтгэлтэй баймаар байна. Гэтэл хэн нэгэн хийж өгөх ёстой юм шиг би болж байгаа чи болохгүй байгаа юм биш үү? Чи хийчих тэгвэл болчих байхаа. Яг хөө дайжгүй хэн ясна чи тэгээ чи тэгвэл ийм байдалтай өөрийгөө биш бусдыг харсан байгаа учраас болохгүй байгаа юм биш үү? Бурхан манай цуглааныг тийм ээ гурвалжингийн үрийг даваад ирэхэд энэ дэнж дээр алдарт ариун чуулган, гайхалтай чуулган яг л Симонан цуглаан шиг онуудан жилийн настаа түүх болсон чуулган болохыг хүсэж байгаа. Энэ сүнслэг зураглал одоо ч миний тийм ээ дотор нүдэнд, дотор сэтгэлийн нүдэнд харагдсаар байна. Одоо ч яг энэ орон зай тэр байшин харагдсаар байна. Энэ бол Бурхны хүсэл юм аа. Бид энийг хийхийг хүсээ төвийн халаал цэвэр охин шугамд орохоор бид нар 2 жилийн турш залбиран зүтгэж байна. Гэтэл бидраас өндөр шовх хаднууд бидний эргэн тойронд сүндэрлэж бид нар техник нөхцөл авах гингууд бидний арын барилгын компани бидраас тийм ээ зөвхөн зөвшөөрлийн төлөө 300 саяыг нэгж байна. Энэ бол асар өндөр тоо бөгөөд энэ бол үнэхээр тийм ээ ямар олон асуудлууд, ямар олон саадууд бидний хувь ба хувьсгалын амьдрал дээр гарч ирвэ. Энэ бүгдийг бид нар хараад, ухаарад, нэгдмэл байгаад хүмбэр эсний өмнө өөрчлөлтийн төлөө, шинжилтийн төлөө гимшээд зоригтой баймаар байна. Энэ нь хэн нэгний хийх ажил юм шиг бодохоо болцоомоор байна. Би л болж байвал болоо, миний ажил болж байвал болоо, манай гэр бүл болж байвал болоо. Цуглааны юм яг гэж байгаа хийх гэж байгааг илүү за та нар хийх байлгүй дээ би зүгээр хажуучин байж ийм байр суурьтай байвал бид нар энийг хийж чадахгүй. Энэ газрын алдарт ариун чуулган болно. Амийн булгийг урсгах Бурхны мөрөөдлийг бид нар биелүүлж чадахгүй маа. Бид нар хэлсэн Бурхны тааламж, Бурхны зориг миний хамгийн сайн зам юм а гэдгийг сана. Энэ цаг үе чи хамтын туй цуглааны гишүүн байгаа бол чамд энэ сайн зам байхгүй гэдгийг санаасаа гэж хүсэж байна. Амен уу?
Амен. 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 Хажуудлын үндэ хэлдэ Бурхны зориг төлөлгөө хамгийн сайн замчин шүү. Гэмшия, залбирая. Зоригтой өөрчлөгдөё. Амен. Амен. Тийм учраас Бурхан 12 дугаар ишлэлийг хэлсэн байгаа. 12 дугаар ишлэл бол аимшигтай боловч гайхалтай ишлэл юм. 12-ыг бүгд хамтдаа уншия. Чангаар дуудыг 3 ая. Зөвхт байдлаас алс байгч хатуу зүрхтнүүдээ намайг сонсогтун. Дагаад хэлээ 3 ая. Зөвхт байдлаас алс байгч хатуу зүрхтнүүдээ намайг сонсогтун. Зөвхт байдлаас алс байгч хатуу зүрхтнүүдээ. Тэгэхээр зөвхт байдал гэдэг бол зөөлөн зүрх байх нэ. Зөвхт байдлаас алс байх нь хатуу зүрх юм байна. Энэ зөвхт байдал нь юу юм бэ? Ямар зөвхт байдал юм бол? Хүний зөв. Хүн харахад гоё хувцастай, зүс царай сайхан, ёс зүй ёс суртахуунтай, яриа хөөрөө сайн, амьдрал нь тэгш дүүрэн, өөлөх өөгүй, бусдад тусалдаг өрөвч нэгүүлсэнгүү. Энэ чанар, энэ хүний зөв нь энэ зөвхт байдал юм болов. Бид нар магадгүй энэ хүний зөв дээрээ төвлөрөөд хамтын цуглаан зөв, сайн, дажгүй, үйлчлэг, зориулдаг, ядуу хийдэг те би олон удаа энэ талаар ярьж байгаа. Магадгүй бид өөр дээрээ те инхээ пастор дажгүй мундаг айтаахан ийм бодол дээрээ төвлөрөөд гимшихгүй байгаа юм биш үү? Өөрчлөлтийг хүлээж авахгүй байгаа юм биш үү? Бурхны зориг төлөвлөгөөнөөс хоошин суугаад байгаа юм биш үү? Ром номны 3:21-с 22 дээр энэ зөвхт байдлыг ингэж тодорхойлсон байгаа. Бүдэр хамтдаа уншия. Харин идүүгээ Бурхны зөв нь хуулиас ангид илчлэгдэв. Үүнийг хууль ба иш үзүүлэгчд гэрчилсэн юм. Есүс Христэд итгэлээр Бурхны зөв нь итгэгч бүхэнд байна. Ялгуурл байхгүй. Амен. Тэр энэ бол хуулиас ангид байдаг. Хуулийн дагуу байгаа байдлыг хүний зөв гэдэг. Хуулийн дагуу ёс зүй ёс суртахууны хэм хэмжээний дагуу чи ямар ч өөгүй байвал чи хүний зөвөр амьдарч байна. Гэтэ Бурхны зөв нь хуулийн дагуу биш, хуулиас ангид загалмаа дээр үхэж амьсан Есүс Христэд итгэх итгэлээр ирдэг. Өөрөөр хэлэх юм бол зөвхт байдлаас алс байна гэдэг нь итгэлдээ хойрох байна гэсэн үг. Итгэдэг гэж ярьдагч яг үндэ начар дээрээ жинхэнэ итгэлгүй учраас хатуу гүжүүд зүрхтэй байна гэсэн үг юм аа. Бид нар магадгүй амьдралын асуудал донд бэрхшээл зовлон донд Бурхны өмнө залбирсаар заримдаа шантардаг. Тэгээ бид нар итгэлээсээ ухарч зүрхээ хатууруулн гүжүүдэлж хизээ юм бэ? Бурхан хизээ хийдий. Аврал нь хизээ ирдий. Өчтөөн залбирлаа. Өчтөөн л хийлээ. Нэмэр алга. Худлаа юм биш үү? Өөр арга зам бодох ёстой юм биш үү? Хэмээн зөвхт байдлаас алсардаг. Итгэлээсээ холддог. Хэрвээ бид нар тийм байдалтай байгаа бол өнөөдөр гэмших хэрэгтэй байна. Бид нар гэмшлийг ярихгүйгээр өрөвдөхгүй. Гэмшлийг ярихгүйгээр сэрхэхгүй. Би та нарт хүний хөгжилтэй холбоотой эерэг хандлага юм уу сайхан гоё үгийг хэлж болж байна. Надад тийм хичээл бэлдэх хүч чадал зөндөө байна. Гэвч Бурхан өөр үг өгч байна. Би Бурхны хэлсэн үгийг хэлэхгүй, тийм ээ? Хүний санаа нийцүүлэн ярих боломжгүй. Бурхан надад би шинийг химээр байна. Тэгээд Исая 46-г сануулсан. Бурхан хамтын твэ цуглаан шинийг химээр байгаа байхгүй? Ягаад гэвэл тэр боломж байгаа. Манай цуглаанд Библийн сургууль сурж байгаа төгссөн олон хүмүүс байна. Бид нар нэг дороо хургаал бөөгнөрөөл байгаад байх нь хэр зохимжтой вэ? Ягаад Бурхан биднийг яг энэ хэмжээнд ингээд дарчаад байна вэ? Бид нар илүү өсөж үржмээр байна, тэсэрч дэлбэрмээр байна. Амийн болог бол нь урсмаар байна. Бид нар тэр алдар дагуу чуулган болмоор байна, хиймээр байна. Гэтэ яагаад ингэ болохгүй янз бүрийн саад гарч ирэн биднийг дараад байгаа юм бол? Энэ нь хэний буруу вэ? Инхээ пастрын буруу юу? Бид нар энэ дээр өөрийгөө эргэж харах хэрэгтэй байна. Бурхан бидраас энийг хүсэж байгаамаа. Тэгээ Бурхан бидэрт 13 дугаар ишлэл дээр хэлж байгаа. Бүгд 13-ыг уншъя да. 13. Би зөвхт байдлаа ойртуулнаа. Энэ нь хол биш байна. Аврал минь утгахгүй. Би Сионд авралыг сойрхож Израильд алдраа өгнө. Бүгд хамтаа Сионд гэдэг дээр өөрийнхөө нэрийг оруулаад
Израиль гэдэгт хамтын туяагийн нэрийг оруулаад уншия. 3 би зөвхт байдлаа ойртуулна. Энэ нь хол биш байна. Аврал минь утгахгүй. Би инхээд авралаа сойрхож хамтын туяад алдраа өгнө. Бүгдээрээ Сион гэдэг дээр хамтын туяа, Израиль гэдэг дээр Монгол гэдээ уншия. 3 би зөвхт байдлаа ойртуулнаа. Энэ нь хол биш байна. Аврал минь утгахгүй. Би Сионд авралыг сойрхож Монголд алдраа өгнө. Амен. Амен оо. Бурхан бидэнд хэлж байгаамаа. Хизээ юм бэ? Бурхан. Хизээ шийдэгдэх юм бэ гэд, тийм ээ? Доошоо суугаад нурмаагаад би зөвхт байдлаа ойртуулна. Би та нар руу итгэлээ өгнө. Итгэлийг чинь нэмнэ. Тийм ээ? Зоригтойгоор гэмшээд намайг сонсоо. Би хэн гэдгийг санаад над руу ойртоо. Итгэлийг чинь би нэмээд өгнө. Би та нарын дутууг гүйцээгээд өгнө. Ойрхон байгаа, удахгүй гэж эзэн амлаж байгаамаа. Амен уу? Амен уу? Бидний эзэн бол агуу хайрын бурхан. Тэр биднийг зэмлдэгч эргээд биднийг аргадаг. Тэр биднийг шийтгдэгч эргээд биднийг босгон байгуулдаг эзэн юм аа. Амен. Тийм учраас хэрвээ та өвчтөй байгаад эдгэрэл ирэхгүй, эдгэрэл удаашраад байна гэж бодож байгаа бол бурхан таны эдгэрэл ойрхон байгаа гэж хэлж байгаа. Хэрвээ таны амьдрал санхүүгийн бэрхшээлтэй хямралтай байгаад хизээ юм бэ гэж итгэл алдраа залбирахгүй байгаа бол бурхан удахгүй итгэлээс бүү холд, зөвхт байдлаас бүү алсар, зүрхээ бүү хатууруул хэмээн ятгах байгаа. Хэрвээ таны сүнслэг хямрал шийдэгдэхгүй, хямрал дотроо та бурхан хариулахгүй байна, сонсохгүй байна, хамт байхгүй байна гэж унж байгаа бол өнөөдөр бурхан таныг тайвшир, яг цагтаа миний аврал ирнэ хэмээн амлаж байгаамаа. Бид нар улаан тэнгисийг Израильчууд хэрхэн гацсан мэднэ. Араас нь фараоны 600 морин тэрэгтэй айрам ирсэн, урд нь цэлэлсэн их устай улаан тэнгис байсан. Хаашаа орохоо мэдгүй, яахаа хийхээ, юу хийхээ мэдэхгүй байгаа хавцлын дунд Мосе Бурхны үгийн дагуу гараа өргөн тайгаа сунган залбирахад улаан тэнгис хуваагдсан. Бурхны аврал яг цагтаа яг хажууд нь ойрхон байсан. Бид нар Эстерийн түүхийг мэднэ. Израиль даяар Эстер мацаг барилтыг зарлан зоригтойгоор хувцас өмсөн хаантанд өхөлж үхээ хэмээн ойртоход Бурхны аврал яг дэрэгдэн байсан. Эрлэхийг зоригтойгоор гэмшин өөрийгөө орхин өөрчлөлтийн төлөө, шинжилтийн төлөө алхам хийхэд аврал дэргэд байдаг. Амен уу? Амен. Бид нар инхгүй байгаа учраас бурхан биднийг ятгах байгаамаа. Амен уу? Өөрөөсөө эхлэе. Надаас, танаас эхлэе. Хэн нэгэн хүнийг битгий бод, өөрийгөө эхлээд бодоо. Амен уу? Түүний аврал амлсан цагтаа ёсороо ирэх болно. Гагцгүй итгэцгээе. Зөөлөн зүрхтэй байцгаая. Үгийг сонсъё, гэмшээ. Амен. Дүгнээд хэлвэл нөхцөл байдлын дотор эхлээд өөрийгөө харъя. Хэн нэгнийг буруутгахаас өмнө өөрийгөө харъя. Миний дотор ямар нэгэн бурханлаг бус санаа, шүтэнлэг бодлууд байгаа эсхийг шалган харцгаая. Тэгээд хамтдаа эрлэхийг байж гэмшиж өөрийгөө орхицгоё. Даруй зүрхээр бурхан бүгдийг шинээр хийнэ гэдэгт итгэн гэмшицгээе. Бас түүний хэн гэдгийг санаж, түүний аврал ямар ойрхон байж болохыг төсөөлөн бодож өдөр бүр талархацгаая. Амен. Бүгд хамтдаа залбирая. Халелуя. Их эзэн минь танд баярлалаа. Эзэн минь та бидний сул доройг мэддэг. Гэсэн хэдий ч та биднийг эрлэхийг зоригтой бай. Гэмш, тэгээд сан, тэгээд сонс гэж хэлж байгаад баярлалаа. Аврал ойрхон байгаа, бүү шантар, дахиад жоохон хичээ, бүү хатуур, харин зөөлөн байгаад баяр хөөртэйгээр Бурхны зөвөөр амьдрах хэмээн ятгах байгаад баярлалаа эзэн минь. Бид нар амьдралын асуудал бэрхшээл зовлон өнөөдөр бидний өмнө өндөрцөж байгаа хадан цохионууд дундаж эзэн даруй зүрхээр талархан таны аврал ямар ойрхон байгааг төсөөлөн бодож баярлан урагшлахад туслаарай. Бас бид амийн голыг та хаагуур ямар голдрлоор урсгахыг хүсэж байгааг мэдэрч дуулууртайгаар сонсон дагаж чадах
түүний төлөө төрүүлэн гэмшиж өөрийгөө бэлдэж чадах эзэн итгэлийг бидэнд зөвшөөрөх болтугай. Таньда бүх алдрыг өргөж, хамтын туяа цуглааны 11-ийн мөргөл өргөж үг сонссон байгаа бүхий л ах дүүсийн дээр хэрэгжүүлэлтийн ивэл өрөөл дүүрэн байх болно хэмээн тунхаглаж их эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Бүгдээрээ бурханд алдрыг өргөё.